эхлэе. Бидний энэ болохоор олон хувьсгчийн регрессийн загварт ийм статистик дүгнэлт гэж байгаа. Энэ хичээлийн маань 2 дахь хэсэг нь байгаа. Англи дээр болохоор inference гэсэн байгаа. Statistical inference гэдэг. Тэгэхээр бидний загвар маань болохоор олон хувьсгчийн регрессийн загвар маань энэ байна. Тэгэхээр бид нэр одоо энэ бета параметруудыг бета к гэдэг параметруудыг яаж үнэлтийг болоод мэддэг болцсон. За дээр нь болохоор тэдний стандарт алдааг бол яаж үнэлтийг мэддэг болцсон. Яаж гаргаж авдгийг мэддэг болцсон. За одоо бид нэр болохоор энэ бета параметруудын талаар таамаг л дэвшүүлээд шалгаж байгаа тийм. За одоо жишээ өмнөх хичээлдээ бид нэр T статистик ашигласан. За T статистик нь болохоор ганц параметрын тухай таамаг шалгаж. За одоо жишээ бид нэр Y цалин гэж бодох юм бол X1 нь бид нэр одоо юу гэх хувийн сургууль төгснөө, улсын сургууль төгснөө гэж байж байгаа гэж бодож X2 нь одоо хэдэн жилийн боловсралтай вэ гэдгийг завчилсан байгаа гэж бодъё. Тэгвэл хэдэн жилийн боловсралтай болон босод хүчин зүйлсийг тогтмол гэж үзэх юм бол яг адилхан боловсролын жилдээ хүүхдүүдийг авч үзээд үнэхээр энэ хувийн сургууль, улсын сургууль төгсөн нь болохоор ялгаатай юу үгүй гэдэг нь бета 1-ийн тухай таамаг л авна шүү дээ. Бета 1-ийн тэгтээ тэнцүүгээ тавьчих юм бол за энэ улс болон хувийн сургуулиудын ялгаа байхгүй. За бета 1-ийн тгээс ялгаатай байх юм бол улс болон хувийн сургуулиудын цалин төлөвлөлт нөлөө бол байна. За бета 1-ийн эерэг байх юм бол за магадгүй улсын сургууль нь өндөр. За бета 1-ийн сөрөг байх юм бол улсын сургуульд төгссөн хүүхдүүдийн цалин бага гэсэн тийм дүгнэлтэн төрнө гэсэн үг шүү дээ. За одоо бид нар болохоор энэ сэдвээ өргөжлүүлээд энэ 2 дугаар хэсгийг нь авч үзэх юм байна. За тэгэхээр бид нар болохоор 4 дугаар бүлэг дээр явж байгаа. За 4 дугаар бүлгийнхаа бид эхний 3 хэсгийг үзсэн гэж үздэг. Өнөөдөр болохоор бид нар 4-ийн 4, за 4-ийн 5 гэсэн энэ хэсгүүдийг ярих юм байна. Тэгэхээр нэг шугам хамаарлын талаарх таамаг дэвшүүлээ шалгах гэж байна. Тэгэхээр нэг таамаг гэдэг маань болохоор дандаа нэг тэгшгэлээр илэрхийлэгдэнэ гэсэн. За одоо жишээлбэл бидний таамаг маань болохоор 2 параметр байж болно. Бета 1, бета 2. За тэгвэл бета 1 нь бета 2-тай тэнцүүгээ тавьчих юм бол бид нэр 2 таамаг параметрыг ашигласан нэг таамаг шалгаж байгаа нь шүү дээ. За тэгэхээр өмнөх хичээл дээр бид нэр бол T статистик ашиглаад түүнийг яаж шалгах вэ гэж үзсэн. За тэгэхээр бета 1, бета 2-ийн вариацууд, за түүнээс нь язгуур аваад стандарт алдаанууд. За дээр нь нэмээд бид бета 1, бета 2-ийн ко-вариацийн мэдээллийг ашиглаад таамаглыг шалгаж болж байна. Тэр нь болохоор 1-р арга. 2-дугаар нь болохоор бид нэр загвартай хувиргалт хийгээд за тэгээд бид нэр хувьсгч шинээр үүсгээд шинээр одоо X гэдэг хувьсгч үүсгээд түүний өмнөх параметрыг шалгах замаар ийм 2 параметртай байсан ч гэсэн 2 параметрийн үед тавигдсан ч гэсэн за нэг тэгшгэлээр илэрхийлэгдсэн тийм таамаглыг шалгаж болж байна. За одоо болохоор бид нэр энэ олон шугамын хамаарал гэдэг энэ параметруудын талаар олон тэгштгэл байна гэсэн. Тэнцүүгийн тэмдэг олон удаа орчихсон байна гэсэн. Тийм таамаглыг бид нэр яаж шалгах вэ? Тэгэхээр параметрийн тоо хэд байх ёстой болж таах нь. Бидний таамаглал ярьж байгаа параметрийн тоо заавал 1-ээс дээш байх ёстой байна шүү дээ. Тэгэхээр бид нэр ганц параметрийн тухай энэ бета 1 параметр 0.7-тай тэнцүү, бета 1 параметр 0.9-тэй тэнцүүгээд олон хязгаарлалт бичиж болохгүй байна шүү дээ. Тэгэхээр бид нэр олон тэгштгэл тавьсан бол заавал олон параметруудыг хамарсан байх ёстой болж байна. За тэгвэл энэ тохиолдолд бид нэр яаж таамаг шалгах вэ гэсэн. За тэгэхээр бид нар энэ дээр дахиад яхад T статистик болохоор зөвхөн ганц хязгаарлалтыг шалгана. Нэг ширхэг тэмдэг байна. Практикт болохоор бид нэр ийм хидэн хязгаарлалт бүхий таамаг шалгах шаардлага маш гардаг. За энэ тохиолдолд бид нэр энэ F тест уу F шалгуурыг ашигладаг. За одоо энэ дээр жишээлбэл энэ бидний хүүхдүүд за шалгалтандаа авдаг оноо нь юунаас хамаард юм бэ гэдэг бид нэр ийм регресс үнэлж байгаа гэж.
Санаар одоо төгсөөд одоо боловсролын яамд ажилладаг боллоо гэж байна тий. За тэгэхээр class size гэдэг нь болохоор тэр хүүхдийн ангид байгаа сурагчдын тоо. За энэ expand гэдэг нь болохоор нэг хүүхдэд ногдож байгаа зардал. За тэгэхээр энэ ч болохоор хувийн сургууль, улсын сургуулиудаар одоо ондоо шүү дээ тий. Хөдөөний сургууль, хотын одоо ингээд шавчгсан оюутнууд сурагчдаа тийм сургууль бас ондоо болно. За энэ болохоор teacher compensation гэдэг одоо ер нь багш ч нь болохоор цалингаас нь гадна за нийт одоо энэ хангамжуудыг нэлээд бид нэр compensation гэж нэрлэдэг. За тэгвэл тэр цалингийнх нь хэмжээ, тэр урамшууллын хэмжээ хийдэг. За дараа нь болохоор энэ enroll гэсэн байна. Энэ болохоор дахиад нэг сургуультай холбоотой хэмжигдэх юм байна. За маш их өргөн хэрэглэгддэг. За тэн дээр нь болохоор юу яриад байгаа гэхээр тухайн сургуулийн нийт сурагчдын тоо. За тэгэхээр харьцангуй жижигхэн сургууль авах юм бол цөөн сурагчтай. За том сургууль авах юм бол энэ тоо нэлээд өндөр байна гэсэн үг тийм. За бид нэр үндсэндээ энэ бета 1-ээс бета 4-ийг бол энэ сургуулийн онцлогтой холбоотой хүчин зүйлс шалгалтад ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг бол хэмжихэд ашиглана. За дараа нь болохоор бид нэр гэр бүлийн онцлог гэж байна. Тэгэхээр сурагчийн гэр бүл бол жилийн орлого нь хэд юм бэ? За тэгэхээр өндөр орлоготой бол магадгүй өдөр өнжүүлэлт явуулдаг, даатгаланд явуулдаг байж болох юм. За дээр нь болохоор энэ эхийн боловсролын жил, аавын боловсролын жил гэдэг хоёр хувьсгч оролцсон. За тэгэхээр энэ болохоор яг оюутантай сурагчтай холбоотой 3 хувьсгч байна. За тэгээд сургуультай нь холбоотой 4 хувьсгч байна гэсэн үг байна. За энэ дээр болохоор мэдээж дүнд нөлөөлж болдог өөр хүчнөө хүчин зүйлс байгаа. Тэр бүгдийг юу гэсэн тэр алдааны хэсэг рүү оруулж гисэн тийм. За одоо бид нэр ингээд Е-шиг аваад үзье гэж байна. LCD хэрэглэн шаардлага. За тэгэхээр бид нар бол хүүхдийн сурагч ер нь сурлага, оюутны сурлага юунаас хамаард юм бэ гэдгээр бид нар энэ чинь бол оюутны өөрийнх нь онцлогоос хамаарна. За дээр нь болохоор сургуулийн онцлогоос хамаарна гэж тавиад байна шүү дээ. За тэгэхээр бид нар болохоор энэ гэр бүлийн онцлог ерөөсөө нөлөөгүй гэдэг нөхцөл тавьчих. Тийм таамаг дэвшүүлээ гэж байна. Ер нь бол сурагчийн оюутны шалгалтын оноонд бол тэр сургуулийн онцлог